нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн хангар дордны барилгыг хөгжлөхаар нээлттэй дуудлагаар хөгжлөхаар шийдвэрлсэн байдаг. Түүний дагуу нийслэлийн өмч хөгжлөх комиссийн хурлаас 2020 оны 2 сарын 7-нд нийслэлийн засаг захиргааны хангар дордны барилгыг нээлттэй дуудлагаар нээлттэй хөгжлөхаар зарлахаар шийдвэрлсэн. Түүний дагуу дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр үнийг нь тогтоосон. Түүн дээрээс үн өсгөх шатлал бол хамгийн доотлол нь 10 сая төгрөг. Тэрнээс дээшээ дээдлийн үн өсгөх дээд шатлал бол 4 тэрбум 342 сая 340 мянган төгрөг хүртэл өсгөх боломжтой гэсэн. Дуудлага худалдаа маань нээлттэй дуудлага худалдаа учраас бол онцон тийм нэмэлт шаардлага бол байхгүй. Оролцох хүмүүс бол оролцох хүсэлт гээд манайхаас манай сайтн дээрээс өмч UB.gov.cg гэмээр сайтн дээрээс оролцох хүсэлт гээд таблиз байгаа. Тэрийг авч бөглөөд Дэнчингийн үнийг нийслэлийн төрийн санд тушаасан байх шаардлагатай. Дээрээс нь одоо хувь иргэн байвал иргэний өмнөлтийн хуулбарыг аж ахуйн нэгж оролцох бол аж ахуйн нэгжийн гэрчлэгээний хуулбар оролцогчийн итгэмжлэлцсэн төлөөлөгч томилсон тэр итгэмжлэл байх тал болно. Дэнчингийн мөнгө нь хэдэн төгрөг вэ? Дэнчингийн мөнгийг худалдах хүнийг нь 43 тэрбумынхаа 10% буюу 4 тэрбум 342 сая 340 мянган төгрөг гэсэн. Төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулиар бол одоо үндсэн шаардлага гэх юм бол ерөөсөө 14 хоногийн дотор гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор л үлдэгдэл төлбөрөөр төлнө. Хэрвээ 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөөр төлж чадахгүй бол анх дуудлага худалдаанд дэнчин төлсөн 4 тэрбум гарan төгрөг маань улсын орлого болно л гэсэн заалттай байсан. Ийм л гол үндсэн шаардлага. Аж ахуйн нэгж одоо тэрийг ч л харин би одоо тэгж хэлж мэдэхгүй байна. Ерөөсөө шууд одоо тийшээ нүүчнэ гэж. Зүгээр ямар ч үсэн төр захиргааны байгууллага хангуул дүүрэгт баригдаж байгаа. Тэрлүүл одоо нүүх бах гэсэн юм л байна. Хангар дурдны урд нийслэлийн удирдлагыг суудаг байсан 3 давхар барилга байгаа. Тэрийг одоо концессийн гэрээгээр Батуул даргын үед одоо голом танкнд шилжүүлжсэн. Энэ нэмэл явц нь ямар үе шатанд аваа юм бол талаар тань. Энэ талаар бол би мэдэхгүй яах чинь ямар ч байсан тэр барилга бол хөвжлийн чагсаалт байх.